Сайн байцгаана уу залуусаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр C програмчлалын хэлэн дээр хэрхэн массивын тоон дарааллын нийлбэр олох талаар та бүхэнд тайлбарлая. За массивын тоон дарааллын гишүүдийн нийлбэрийг олохын тулд бид дараах үйлдэлүүдийг хийнэ. За ингээ эхний 5 гишүүний 1 2 3 4 5 байх юм бол эхний 5 тоон дарааллын гишүүдийн нийлбэр нь 15 гарна гэсэн үг. За энийг хэрхэн бодох талаар хэдүүлээ тайлбарлая. За бодохын өмнө эхлээд массивын элементүүдийг зарлаж өгөх ёстой байгаа. За массивын элементийг зарлахын тулд дурын тоон хэмжээсээр зарлаж өгье. За энэ нь n гэсэн хэмжээстэй байна. За порт авталт маань өөрийн гэсэн i гэсэн хувьсгчтэй байж болно гэд i-ын зарлаж өгье. За printf команд дотор массивын хэмжээсийг оруулж өгье. Англиар array size input гэж бичье. За массивын хэмжээсийг оруулгээд за үүний дараагаар массивын хэмжээсийг scap функцаар оруулж өгнө. За ингээхийн тулд хувь d гэж давхар ачлан дотор бичиж өгөө. Таслын гадна and n гэж бичиж өгнө. За массивын хэмжээсийг авах боломжтой болсон. Массивын хэмжээсийг зарлаж өгье. A гэсэн массив нь n гэсэн хэмжээстэй гэд санах хойдоо зарлаж өглөө. Порт авталт ашиглаад бид нэр порын авталтаар тухайн массивын элементүүдийг аваад шууд нийлбэр олно. За ингээд олохын тулд бид нэр i гэсэн утга маань тэгээс эхэлнэ. Давталтыг утга маань тэгээс эхлээд i нь n-с эрс баг буюу тэнцүү гэсэн утгаар дуусна. За i-ийн алхмыг нэгээр нэмэгдүүлнэ. За энэ хооронд бид нар массивын элементийн нийлбэр олдох хувьсгчийг бол давхар зарлаж өгөх ёстой байгаа. За энэ нь бол дээр зарлаад өгье. S гэдэг хувьсгчээр массивын нийлбэрийг олдог сам гэсэн хувьсгчийг оноож өгье. За ингээд массивын эхний нийлбэр олох хувьсгчийн S-ийн эхний утгыг тэг гэж эхлүүлнэ. За энэ дотор массивын үйлдэлийг scan функцаар бид нар авах ёстой байгаа. Scan функцаар хувь гээд хувь d гээд массивын утгыг аваад за end тавиад тасал аваад аваад and i гэсэн массивын элементийг гараас авахар боллоо. За массивын элементийг гараас авч байгаа юм бол бид printf командаар массивын элементийг авч байгааг бол хэвлж үзүүлье. За энэ дотор нь хувь d-гээ тавиад өгнө. За ингээд тэнцүү. За ингээд үүний дараагаар бид нар i гэсэн хувьсгчээр бичиж өгснөөр массивын элементийг гараас авах бэлэн боллоо. Бид нэр массивын элементийг олохын тулд S тэнцүү S дээр нэмэх нь A дөрвөлжийн хаалтан дотор I гэж бичиж өгнө. За ингээд нийлбэрээ олно. За үүний дараагаар бид нар printf команд ашиглан массивын элементийн нийлбэрийг хэвлэе. Сам гээд тийм үү. Таслал S гэд хэвлэе. За энэ дээрс гадна бид нар юу хийх ёстой юм бэ гэхээр нэгэсэндээ ажиллуулж үзнэ. За ажиллуулахад массив маань порын урд нэг алдаа гаргасан байна багш нь. За алдаагаа засчлаа. За массивын хэмжээг оруулгана. За 6 элементтэй. За эхний утга нь 1, хоёр дахь утга нь 2. За хоёр дахь индекстэй нь 3, 3 индекстэй массив нь 4, за 4 индекстэй нь 5, за 6 индекстэй массив нь 6 гэсэн утга өглөө. За 7 индекстэй маань 7 гэсэн утга өглөө. За 8 утга өгч. За ингээд 8 тооны нийлбэр маань саамгээ хэвлэж чинь. За энэ дээр нэг алдаа гарсан байна. Учир нь яагаад гэхээр массивын нийлбэр маань хэвлэгдэхгүй байна. За энэ S-ийн өмнө саам тэмцүүгээд хувь d-гээ тавиг учраас утга маань гарахгүй байна. За эхний 5 массив орууллаа. За тэнцүү 1 2 3 за 4 5 6. За эхний 6 тооны нийлбэр 21. За 100 гарч ийн. За тэгвэл 5-аар үзье. 4 гэж орж иж 5 элемент орно. 1 2 3 4 5. За ингээ эхний 5 тооны нийлбэр сам 1500 гарч ийн. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхөө хичээлээр массивын дурын тоо хэмжээс массивын хоорондох гишүүдийн нийлбэрийг олох үйлдэлийг бол бодож сурлаа. Ингээд өнөөдрийнхөө хичээл анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай сувг танд таалагддаг бол манай сувгийг лайк дараарай. Манай сувгийг subscribe хийж дэмжээрэй. Бичлэгүүдийг маань
мөн таалагддаг бол лайк дараараа. Ингээд бидний бичлэг танд таалагдж байгаа бол бусад шеэр хийж түгээж өгөөрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.